Тэгэхээр манайх энэ хүн амын тооллогын орон сууцны тооллогоо за хийж байгаа. Яг хуулийн заалтаа үүрэгтэй учраас хийж байгаа. Харамсалтай нь бол яг ингээд энэ тоолгоор гарсан энэ тоог төрийн байгууллагууд маань яг үндсэн суур одоо тоо болгож ашиглаж чадж гэнэ үү гэдэг дээр их хэрэгжилж байгаа юм л да. Бид нар бол малаа бол тоолцдог. Хүн амын энэ тоонууд ч нь бол хоорондоо ингээд зөрөөд байдаг. Дандаа төрийн байгууллагуудын гаргаж байгаа тоонууд. Одоо жишээ нь улсын бүртгэлийн газар гэж байна. Энэ дээр чинь бас нэг бүртгэлүүд хийгдээд тэгээ шилжилт хөдөлгөөнүүд нь хийгддэг. Эннээсээ болоод яг аймаг дээр гарч ирж байгаа энэ хүн амын тоо чинь зөрж байгаа, статистикийн зарлж байгаа тоонууд чинь зөрөөд байгаа. Энэ нь эргээд юундаа нөлөөлөд байна вөхөр нөө төрийн үйлчилгээ ард иргэдтэй өнөхөр хүрч чадж гэнэ үү, чадахгүй байна уу гэдэг асуудал байгаа байхгүй. Төрийн үйлчилгээ. Одоо шинэ эрүүл мэндийн яам дээр ихэд яг эрүүл мэндийн энэ даатгалд хамрагдсан хүмүүс, эрүүл мэндийн даатгалаас хөнгөлтүүд авж байгаа хүмүүс, яг энэ суман дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авж байгаа энэ хүмүүс багийн эмчнэр ийм одоо яг энэ хүн амынхын судалгаа бүртгэлтэйгээ статистиктайгаа зөрчдөг байхгүй. Ийм тохиолдол байгаад байна шүү дээ. Тэгэхээр тооллого хийсний одоо ингэ үр дүн нь өгөөж нь яг юу юм бэ? Уг нь бол миний бодож байгаагаар бол яг энэ статистикийн газрын энэ тооллогыг л бид нэр суур болгож авч энэ төрийн үйлчлэгээ хүргэх ёстой гэж ойлгоод байгаа байхгүй. Энэхүү төрийн мэдээллийг хооронд нь зөрүүлэхгүй байх үүднээс манай статистикийн хороо, эрүүл мэндийн яам, оюуны өмч, улсын бүртгэлийн газар хамтран ажиллах гэрээ байгуулж одоо энэ 12 сараас анхны одоо төрөх эмнэлэг дээр төрөлт нь шууд бүртгэгдээд регистрийн дугаар олгогдож нэгдсэн мэдээллийн сан үүсгэгдээд явж байгаа. Энэ ажлууд маань 20 он хүртэл сайжраад явах ёстой байгаамаа.